Хуульч шуухай судлаач Минжингийн гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулах эрх зүйн орчин, Монгол улсын ба олон улсын зохицуулалт судалгааг танилцуулж байна. Энэхүү ажлаар Монгол улсын эрх зүйн орчин гадаадын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг хэрхэн зохицуулж буйг, олон улсын туршлагатай харьцуулан шинжилж, хууль тогтоомжийн давхартал хийдэл, хөгжлийн боломжийг тодорхойлохыг зорив. Мөн Монголын хөрөнгө оруулагчийн эрхийг илүү найдвартай хамгаалсан, гадаад зах зээлтэй харилцах итгэлцлийг нэмэгдүүлсэн эрх зүйн цогц зохицуулалтын хэрэгцээ, шаардлага, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон дэвшүүлнэ. Монгол улсын хувьд иргэн аж ахуйн нэгжийн гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулах боломж нь үндсэн хууль болон холбогдох хуулиар онолын түвшинд нээлттэй. Харин практик хэрэгжилтийн түвшинд валютын зохицуулалт, гадаад зуучлалын эрх зүйн орчин, мэдээллийн ил тод байдал зэрэг олон саад бэрхшээл тулгарч буйг энэхүү судалгаанд дүгнэв. 21-р зууны 2 дахь 10-ны ихэнх үеэс эхлэн дэлхийн санхүүгийн зах зээл илүү нээлттэй, интеграцлагдсан шинжтэй болжээ. Хөрөнгө оруулагчид хөрөнгийн хуваарлалт, өгөөжийн оновчийг зөвхөн дотоод зах зээлээр хязгаарлахгүй, гадаад зах зээл рүү чиглүүлэх хандлага хүчтэй өрнөж байна. Технологийн дэвшил, гадаадын биржийн цахим хандлтын хүртээмжтэй нээлттэй байдал, олон улсын санхүүгийн байгууллагын зохицуулалт уялдаатай болсон. Эдгээр хүчин зүйлс нь хувь хүн, хуулийн этгээдийн хувьд гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох нөхцөлийг урд өмнөхөөс илүү хэлбэршүүлжээ. Монгол улс ч энэхүү глобалчлалын урсгалд өөрийн байр суурийг эрэлхийлж буй. Түүний нэг илэрлэл нь дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгөө гадаадын хөрөнгийн биржид хуваарлах, улмаар эрсдлийг олон улсын зах зээлд тараан байршуулах, валютын өгөөж болон хөрөнгийн өсөлтөөс ашиг хүртэх боломжийг сонирхон судлах болжээ. Тухайлбал Америкийн нэгдсэн улс, Япон, Хонконг, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орны хөрөнгийн зах зээлд хувьцаа болон бонд эзэмших замаар Монголын иргэд хөрөнгө оруулж эхэлсэн нь энэ чиглэлийн нарийн зохицуулалтыг судлах шаардлагатай гэлтгэнэ. Ийм төрлийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өгөөжийн шинж чанараас гадна хэд хэдэн түвшний эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоог шаарддаг. Тухайлбал валютын урсгалын хяналт, гадаад төлбөр тооцоо, үнэт цаасны зуучлалын эрх, олон улсын татварын зохицуулалт, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах механизм нь бүгд энэхүү үйл ажиллагааны нэгэн хэсэг болдог. Иймээс гадаад улсын үнэт цаас худалдан авах зуучлах үйл ажиллагааг Монгол улсын дотоод зохицуулалт болон олон улсын эрх зүйн нийтлэг жишгтэй уялдуулах зайлшгүй шаардлагатай билээ. Санхүүгийн зах зээл дээр арилжаалагддаг голлох хэрэгслийн нэг болох үнэт цаас нь хөрөнгө оруулагчийн хувьд өгөөж хүртэх, өмчлөл эзэмших, санхүүгийн үүрэг хариуцлага хуваарлах чухал хэрэгсэл юм. Эрх зүйн хувьд үнэт цаас нь тодорхой өмчийн эрх, үр төлбөр, эсвэл хөрөнгө оруулалтын эрсдэл өгөөжийг илэрхийлсэн бичмэл буюу цахим баримт бичиг бөгөөд түүний үндсэн зорилго нь хөрөнгийн урсгалыг зохион байгуулж хөрөнгө оруулагчид, хөрөнгө татагчийн хоорондын эрх зүйн харилцааг тодорхойлох явдал юм. Хөрөнгө оруулагч зах зээлээс төрөл бүрийн үнэт цаасыг худалдан авах замаар өөрийн хөрөнгийг тодорхой хугацаанд эргэлтэд оруулж өгөөж хүртэх боломжтой байдаг. Үнэт цаасыг түүний эрх үүргийн шинж чанар, үрийн эсвэл өмчийн хэлбэр зах зээл дээр арилжаалагдах байдлаар нь үндсэн төрлийн үнэт цаас, төрөлжүүлсэн багц, уламжлагдсан буюу дериватив үнэт цаас гэсэн үндсэн төрөлд ангилж үздэг. Үндсэн төрлийн үнэт цаас. Хувьцаа нь компанийн өмчийн тодорхой хэсгийг илэрхийлнэ. Хувьцаа эзэмшигч нь компанийн ногдол ашиг хүртэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох зэрэг эрх хэдлэнэ. Бонд нь үр төлбөрийн шинжтэй үнэт цаас. Засгийн газар, компани зэрэг этгээд тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг эргүүлэн төлөх үүрэгтэйгээр гаргадаг. Төрөлжүүлсэн багцын хэрэгсэл. Үнэт цаасны сан нь нэгж хувьцаа хэлбэрээр бирж дээр арилжаалагддаг сангийн бүтээгдэхүүн бөгөөд хувьцаа, бонд, индекс, түүхийн эд зэрэг олон төрлийн үнэт цаасыг нэг дор багцлсан байна. Эрсдлээ тараах давуу байдлыг бий болгохоос гадна өгөөжийг тогтворжуулсан хөрвөх чадварт сайтай хөрөнгө оруулалтын арга хэлбэр юм. Уламжлагдсан буюу дериватив үнэт цаас. Дериватив нь ирээдүйн ханшийн өөрчлөлтөд үндэслэн арилжаалагддаг гэрээний хэлбэрт санхүүгийн хэрэгсэл. Жишээлбэл фьючерс, опцион, swap гэх мэт. Эдгээр нь авдагч үнэт цааснаас хамаарал ихтэй тул хөрөнгө оруулалт хийхээс өмнө зах зээлийн нарийн мэргэжлийн шинжилгээ шаарддаг ба тэр хэмжээгээр өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтад тооцогддог. Хөрөнгө оруулалтын хэлбэр. Монгол улсын хөрөнгө оруулагч гадаадын үнэт цаасны зах зээлд шууд болон зуучлалын гэсэн хоёр үндсэн хэлбэрээр оролцоно. Шууд хөрөнгө оруулалт гэдэг нь хөрөнгө оруулагч өөрийн нэрээр гадаад улсын үнэт цаасны брокер дилерт данс нээж тухайн зах зээл дээр хувьцаа, бонд, дериватив гэх мэт үнэт цаасыг шууд худалдан авдаг ажиллагаа юм. Хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжид гадаадын брокерийн платформ ашиглах шаардлага гарах ба үүнтэй холбоотойгоор хувь хүний гадаад валютын данс эзэмших, санхүүгийн гүйлгээ хийх зохицуулалтын асуудал гарна.
Зуучлалын хөрөнгө оруулалт гэдэг нь Монголд үйл ажиллагаа эрхэлдэг үнэт цаасны зуучлагч компаниар дамжуулан гадаадын зах зээлд хөрөнгө оруулах хэлбэр юм. Монголын санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор үйл ажиллагаа явуулдаг компаниар дамжуулан хөрөнгө оруулалт хийх ба үнэт цаасны арилжааны талаар мэргэжлийн зөвлөгөө авах эрсдлийг удирдуулах давуу талтай. Ингэснээр хөрөнгө оруулагчийн эрх өгөөжийг баталгаатай хамгаалах үндэс бий болгоно. Монгол улсын эрх зүйн зохицуулалт. Гадаад улсын үнэт цаасанд хөрөнгө оруулах зуучлах үйл ажиллагаа нь олон улсын санхүүгийн интеграцид татагдсан орч буй Монгол улсад зөвхөн зах зээлийн хэрэгцээ бус мөн эрх зүйн нарийн зохицуулалт шаардсан шинэ төрлийн харилцаа болж хөгжиж байна. Энэхүү харилцаанд өмчлөх эрх, валютын урсгал, банк санхүүгийн тогтолцоо, зах зээлийн ил тод байдал зэрэг олон хууль зохицуулалттай уялдаатай. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж. Монгол улсын үндсэн хуулийн дэд бүтцийн эрх зүйн суурь нь өмчлөх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулах эрхийг иргэн бүрт баталгаажуулсан байдаг. Тодорхойлбол үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв засамжлуулах эрхтэй гэж зааснаар өмчлөх эрхийг дотоод гадаадын хөрөнгөөр хязгаарлалгүй тунхагласан байдаг. Үүнийг дагаад иргэн гадаадад үнэт цаас худалдаж авах нь тухайн хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэх эрх зүйн үндэслэл болж, гадаад үнэт цаас эзэмших боломжийг үндсэн хуулийн түвшинд хязгаарлаагүй гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч үндсэн хуулийн заалтанд зарчмын шинжтэй эрх зүйн хэм хэмжээ учраас түүнийг хэрэгжүүлэхэд тусгай хууль захиргааны зохицуулалт, техникийн шаардлага зайлшгүй шаардлагатай болдог. Энэ хүрээнд үнэт цаасны зах зээлийн тухай хууль, валютын зохицуулалтын тухай хууль, санхүүгийн зохицуулах хорооны дүрм журам суурь зохицуулалт болж онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл. Монгол улсын иргэн гадаад зах зээлд оролцох хоёр гол зам бол шууд хөрөнгө оруулалт хийх, зуучлагч байгууллагаар дамжуулах юм. Шууд хөрөнгө оруулалт. Иргэн гадаадад брокерийн данс нээж үнэт цаас худалдан авах тохиолдолд гадаад валютын гүйлгээний тухай журам заасан нөхцөл хангагдсан байх. Монгол банкны зөвшөөрөлтэй валютын данстай байх хэрэгтэй. Гол анхаарах зүйл нь санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу хянах боломжгүй тул өргөн хүрээний эрсдэлтэй гэж үздэг байна. Зуучлалын байгууллагаар дамжуулах хөрөнгө оруулалт. Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй брокер дилерийн компани нь гадаад үнэт цаасны арилжаанд оролцох бол санхүүгийн зохицуулах хорооноос олгосон үнэт цаасны зуучлагчийн эрх зэрэг тусгай зөвшөөрөлтэй байх. Санхүүгийн тайлагнаас олон улсын стандартын дагуу байх, эрсдлийн удирдлагын тогтолцоо, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах дотоод хяналтын системтэй байх, гадаадын зохицуулагч байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ бүхий платформ ашиглах нөхцөлийг хангасан байна. Хууль тогтоомжийн давхардал хийдэл. Гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулах үйл ажиллагаа нь Монгол улсын хэд хэдэн хууль тогтоомж дүрм журмын огтлолцолд оршдог бөгөөд энэхүү огтлолцол нь зарим тохиолдолд хоорондоо давхардсан зохицуулалт, эсвэл хийдэл үүсгэсэн зохицуулалтын вакуум байдалд, эсвэл эрх зүйн хэм хэмжээний өрсөлдөөнт байдалд хүргэдэг. Зохицуулалтын хийдэл зөрчил нь хөрөнгө оруулагчид тодорхой бус байдал, хэрэгжилтийн хүндрэл, зарим тохиолдолд хууль зөрчих эрсдэл дагуулж байна. Давхардсан зохицуулалт. Валютын гүйлгээний давхар хяналт. Гадаадад үнэт цаас худалдан авахд төгрөгийг гадаад валют руу хөрвүүлж, гадаад данс руу шилжүүлдэг бөгөөд энэхүү гүйлгээний хяналт нь 3 өөр зохицуулагч байгууллагын шаардлагад нэгэн зэрэг хамаардаг. Үүнд Монгол банкны валютын зохицуулалтын журам, санхүүгийн зохицуулах хорооны хөрөнгө оруулалтын зуучлалын журам, татварын ерөнхий хуулийн гадаад их усүрийн тайлагналтай холбоотой зохицуулалт хамааралтай. Гэтэл эдгээр хуулийн хооронд нэг мөр тайлбар, уялдаа зохицуулалт байхгүй учраас гүйцэлгийг зөв хийхийн тулд хөрөнгө оруулагч олон шат дамжлага, ойлгомжгүй тайлбарын дунд ордог. Хөрөнгийн бүртгэл, тайлагналын давхардал. Монгол улсын иргэн гадаадын үнэт цаас эзэмших явцдаа ногдол ашиггүй хөрөнгийн өгөөж зэргийг хүлээн авсан тохиолдолд тухайн орлогыг бүртгэх тайлагнах үүрэгтэй байдаг. Гэвч энэ үйл явц нь өөр хоорондоо зохицолгүй, хугацааны зөрүүтэй, бүртгэлийн ялгаатай шаардлагуудтай тулгардаг нь тайлагналын давхардал болон буруу тайлан өгөх эрсдлийг бий болгодог. Тухайлбал татварын ерөнхий хуульд зааснаар гадаадаас авсан өгөөж нь хувь хүний орлогын албан татварын ногдуулалтын үндэслэл болдог. Сангийн сайдын тушаал нь аж ахуйн нээж байгууллагын санхүүгийн тайлан хүлээн авах, нэгтгэх, гадаад орлого тайлагнах маягтыг заавал бүглэхийг шаарддаг. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс үнэт цаастай холбоотой орлого өмчлөлийн тайлагналын журмыг тодорхойлон хяналт тавьдаг. Эдгээр нь тус тусдаа эрх зүйн үндэслэлтэй боловч нэгдсэн тайлагналын стандарт, хугацааны уялдаа, цахим бүртгэлийн нийгмэл байдал хангагдаагүй тул хөрөнгө оруулагчид нэг орлогыг давхар тайлагнах, эсвэл эсвэргээрээ тайлагнал хийхгүй орхих эрсдэл үүсгэж болзошгүй байна. Цаашлаад татварын зөрчил, торгуул, эрх зүйн маргаан дагуулах нөхцөл болдог. Зохицуулалтын хийдэл. Гадаад зуучлагчийн хууль зүйн байр суурь тодорхойгүй.
Монголын брокерийн байгууллага гадаадын платформтой хамтарч ажиллахыг эрмэлздэгч гадаадын үнэт цаасны платформтой холбогдсон зуучлал хийх эрх зүйн статус. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчлэгээ дамжуулан үзүүлж буй гадаад зуучлагчийн бүртгэл татварын үүрэг зэрэг зохицуулалт хуульд тусагдаагүй бөгөөд санхүүгийн зохицуулах хорооны түвшинд зөвшөөрлийн горин бүрэн боловсроогүй байна. Гадаадд авсан өгөөжийн хууль ёсны нотлох баримт тодорхой бус. Монголын иргэн гадаадд үнэт цааснаас өгөөж хүртэх үед татвар тайлагнал нотлох баримтын хувьд хэд хэдэн тодорхойгүй байдал ажиглагдаж байна. Юуны өмнө тухайн өгөөжийг хувь хүний орлогын албан татвар ногдуулах орлого гэж үзэхэд аль баримт бичгийг үндэслэл болгох, гадаадын брокерийн цахим тайлан, хураангуй мэдээг татварын албан хүлээн зөвшөөрөх хэсэг нь хуульд тодорхой тусагдаагүй байна. Мөн санхүүгийн тайлагналд ашиглагдах албан ёсны хэл нотлохооны хэлбэрийн шаардлага нь Монгол улсын хууль тогтоомжид наривчлан заагдаагүй бөгөөд практикт хөрөнгө оруулагчид гадаадын орлогоо нотолж тайлагнахад хүндрэл учруулдаг. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалтын платформын тайлангууд нь олон улсын стандартын дагуу бүрддэгч Монгол улсын нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль болон татварын байгууллагын хэрэглээтэй бүрэн нийцэхгүй байх нөхцөл үүсдэг. Энгийнээр хэлбэл олон улсын санхүүгийн тайлагналын стандарт болон дотоод эрх зүйн хүрээнд үйлчилж буй нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль хооронд шинж чанарын болон хэрэглээний зөрчил үүсгэж байгааг илтгэнэ. Иймд Монгол улсын эрх зүйн орчинд эдгээр зөрчлийг залруулах хоёр боломж байна. Дотоод хуулиудыг олон улсын стандартад нийцүүлэн шинжлэх, эсвэл олон улсын бүртгэлийн стандартыг гадаад орлого, хөрөнгө оруулалтын тайлагналын хүрээнд тусгай журам хэлбэрээр нэг мөр дагаж мөрдүүлэх. Иргэн гадаадд данс нээх, хөрөнгө хадгалах нөхцөл журам дутуу. Монгол банкны гадаад төлбөр тооцооны журамд иргэн гадаадд данс эзэмших нөхцөлийг багцсан байдлаар дурдсан ч үнэт цаас эзэмших өгөөж хүлээн авах зорилгоор данс нээх, хадгалах, тайлагнах журам тусгайлан байдаггүй. Иргэн хууль ёсоор үнэт цаас эзэмшиж байгаа ч мөнгө оруулж ирэхэд гадаад валютын орлого нотлогдоогүй гэх үндслээр гацаанд орох эрсдэл бий болгож байна. Дүгнэн хэлбэл хууль тогтоомжийн давхартал хийдэл нь гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох оролцогийг саармжуулах, хөрөнгө оруулагчийг хариуцлага хүлээх эрсдэлд оруулах, хөрөнгийн хөдөлгөөнд саад үүсгэх ноцтой шалтгаан болж байна. Эдгээр зөрчлийг засахын тулд салбар хоорондын уялдаа бүхий нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх. Санхүүгийн зохицуулах хороо, татварын ерөнхий газар, Монгол банк хоорондын уялдаа зохицуулалтыг журамлаж, нэг цонхны тайлагналын систем нэвтрүүлэх. Гадаад хөрөнгө оруулалтын тусгай журмыг үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмж тусгах нь оновчтой шийдэл болох юм. Америк бол дэлхийн хамгийн том үнэт цаасны зах зээлийг эзэлдэг улс бөгөөд үнэт цаасны зохицуулалт нь өндөр түвшний ил тод байдал, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах институтын нарийн тогтолцоотойгоор онцлог. Үнэт цаас, биржийн хороо нь үнэт цаасны арилжаанд оролцогч бүх этгээдийг хянах үндсэн зохицуулагч байгууллага юм. Харин санхүүгийн салбарын зохицуулалтын байгууллага нь брокер дилерийг өөрийн гишүүнчлэлд хамруулж, үйл ажиллагаанд нь өдөр тутмын хяналт тавьдаг. Америкийн нэгдсэн улсад бүртгэлгүй гадаадын брокер дилер тодорхой нөхцөлийн дагуу хөрөнгө оруулагчид зуучлалын үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрдөг дүрм. Ингэхдээ тус улсад байрлалтай гадаадын брокертэй хамтран ажиллах, санхүүгийн зохицуулах хороонд хязгаарлагдмал бүртгэлтэй байх зэрэг шаардлага тавигдана. Зохицуулалт нь Америкийн нэгдсэн улсын зах зээлд бус, хэлийн чанад дах үнэт цаасны арилжааг хамаарна. Хэлийн чанадад хийгдсэн арилжааг Америкийн нэгдсэн улсын бүртгэлээс чөлөөлөх боломжийг олгодог бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчид зориулагдсан анх дахь болон хоёр дахь зах зээл дээр үнэт цаасны арилжааг зөвшөөрдөг байна. Европын холбоо нь олон гишүүн оронтой хэдий ч санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг нэг цонхны бодлогоор нэгтгэн хэрэгжүүлдэг. Үүний тулгуур баримт бичиг бол санхүүгийн хэрэгслийн зах зээлийн тухай 2 дугаар удирдамж юм. Энэхүү заавар нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Европ даяар үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдийн үйл ажиллагааг хөтлөх нийтлэг стандартыг тогтоосон. Хөрөнгө оруулагчийг мэргэжлийн болон жирийн хэрэглэгч хэмээн ангилан мэдээлэл авах эрх, эрсдэл хүлээх чадамжид нь үндэслэн өөр хамгаалалт үзүүлдэг. Хис дамнасан зуучлал хийхэд тусгай шаардлагын дагуу тухайн оронд тусгай эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог. Түүнчлэн үйлчилгээ үзүүлэгч этгээд харилцагчийн хөрөнгийг тусгаарлан хадгалах үүрэгтэй бөгөөд мэдээллийн ил тод байдал, зардлын бүтцийг заавал тайлагнах үүрэг хүлээдэг байна. Азийн орнуудын хувьд хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, хөрөнгийн урсгалын зохицуулалт, гадаадын оролцогч нэвтрэх боломжоор өөр өөрийн онцлогтой байдаг. Сингапур нь дэлхийн санхүүгийн төвийн нэг болсон улс ба гадаад дотоодын хөрөнгө оруулагч болон зуучлагчид өндөр стандарт тавьдаг. Сингапурын төв банк зохицуулалтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг тусгаарлан хадгалах, харилцагчийг таньж мэдэх болон мөнгө угаахтай тэмцэх хяналтыг чанд мөрддөг байна. Товчхондоо харилцагчийн мэдээллийг үнэлэх, эрсдлийг ангилах, с ิจ гтэй гүйлгээг мэдээлэх үүрэг хүлээдэг.
Гадаадын брокерийн платформ тус улсад үйл ажиллагаа явуулахын тулд Сингапурын төв банкнд бүртгүүлсэн байх шаардлагатай. Япон улсад санхүүгийн үйлчилгээний агентлаг нь үнэт цаасны зах зээлийг зохицуулдаг. Зөвхөн Японд санхүүгийн хэрэгслийн тусгай бизнес эрхлэх бүртгэлтэй этгээд лицензтэй байгууллага үнэт цаасны зуучлал хийх хэрэгтэй байна. Давуу тал нь хөрөнгө оруулагчийг хамгаалах олон үе шаттай механизмтай бөгөөд хөрөнгөөр баталгаажсан зуучлагчдын жагсаалтыг ил тод байршуулдагт оршино. Бүгд найрамдах хятад ард улсад валютын урсгалын хяналт өндөр бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад тавигдах хязгаарлалт үзэмж гэж болно. Мэргэжсэн гадаадын институционал хөрөнгө оруулагч статустай этгээд тусгай квотын хүрээнд хөрөнгө оруулах, үнэт цаасны зах зээлд оролцох боломжтой. Харин Хонконг бол олон улсын санхүүгийн төв тул үнэт цаасны хөрөнгө оруулалт нь үнэт цаас фьючерсийн зохицуулах хорооны хяналтын дор ажилладаг. Товчхондоо гадаадын иргэн байгууллага үнэт цаасны арилжаанд саадгүй оролцох боломжийг хангадаг. Ингэснээр ил тод байдал хөрөнгийн хамгаалалт татварын тогтвортой байдлаараа онцгойрч нэг улс, хоёр систем бодлогын хүрээнд санхүүгийн харьцангуй чөлөөтэй зах зээл бүхий орчинд тооцогддог байна. Гадаадын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах нь олон улсын санхүүгийн орчинд оролцох, өгөөжөө өсгөх, эрсдлийн диверсификац хийх стратегийн ач холбогдолтойч үүнийг дагаад олон талт эрсдэл, эрх зүйн хязгаарлалт, хөрөнгө оруулагчийн эрхийн асуудал хөндөгддөг. Эдгээр хүчин зүйл нь гадаадын зах зээлд оролцох оролдлогыг хязгаарлах, эсвэл бүрэн ойлгомжгүй байх шалтгаан болохоос гадна тухайн хөрөнгө оруулагчийн санхүүгийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах чадварт шууд нөлөөлдөг байна. Монголын иргэн гадаадын үнэт цаас худалдан авах, хөрөнгө оруулалт хийх үйл явц нь шат дамжлагтай бөгөөд тус бүрт холбогдох эрх зүйн зохицуулалт, хяналт шалгалт, мэдээлэл дамжуулалт шаардлагатай болдог. Монголын иргэн гадаад үнэт цаас худалдан авахд гадаад брокер сонгох, гадаад платформ дээр данс нээх, валютын гүйцэтгэх хийх зөвшөөрөл авах, үнэт цаас худалдан авах, хөрөнгө оруулалт хийх, дивиденд, хөв, өсөлт зэрэг хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх, Монголд тайлагнах гэсэн үндсэн 6 үе шаттай байна. Эрх зүйн эрсдэл. Монгол улсын иргэн гадаадын үнэт цаасны арилжаанд оролцох үед тухайн улсын хууль журам, зохицуулалтыг бүрэн дагаж мөрдөх үүрэгтэй. Гэвч эдгээр эрх зүйн орчин нь байнга өөрчлөгдөж, зарим тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид тавих шаардлага нэмэгдэх, зуучлагч байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, эсвэл үнэт цаасны бүртгэл, шилжүүлгийн нөхцөл өөрчлөгдөх зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Үүний улмаас хөрөнгө оруулагч нь эрхийн зөрчилд өртөх, эсвэл хөрөнгөө бүрэн хамгаалах боломжгүй болох зэрэг эрх зүйн эрсдэл хүлээх магадлалтай. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсын сангийн яам, Европын холбооны зөвлөлт зэрэг байгууллагаас тавьж буй санхүүгийн хориг арга хэмжээ, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчид хамаарах зохицуулалтын гэмтийн өөрчлөлт нь тодорхой үнэт цаасны арилжааг түр хугацаагаар зогсоох, цуцлах, хөрөнгийн хөдөлгөөнийг хязгаарлах эрсдлийг дагуулдаг. Валютын эрсдэл ба хөрөнгийн урсгалын хязгаарлалт. Гадаадын үнэт цаасны арилжаа ихэвчлэн доллар, евро, иен зэрэг дэлхийн тэргүүлэх валютаар явагддаг. Харин Монголд өрөг нь олон улсын санхүүгийн зах зээлд хязгаарлагдмал хэрэглээтэй, инфляцид мэдрэмтгий валют тул валютын ханшийн хэлбэлцэл нь хөрөнгө оруулалтын өгөөж буурах, арилжаа хийх үеийн алдагдал нэмэгдэх. Мөн валют арилжааны шимтгэл болон дамжуулалтын зардал өсөх зэрэг валютын эрсдлийг үүсгэх магадлал өндөр байна. Ийм Монголын иргэн гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулахдаа валютын ханшийн эрсдлийг бууруулах зорилгоор валютын хеджинг хийх, эсвэл зардлын тооцооллыг урьдчилан наривчлан боловсруулах шаардлагатай болдог. Нөгөөтэйгүр Монгол улсад гадаад валютын урсгалыг хязгаарлах тодорхой зохицуулалт хүчин төвлөрдөр үйлчилдэг. Тухайлбал Монгол банкны гадаад төлбөр тооцооны журмаар иргэн болон хуулийн этгээд гадаадд валютын гүйцэтгэх хийхийн тулд тодорхой тохиолдолд зөвшөөрөл авах шаардлагатай. Мөн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалan гадаад валютын данс эзэмших, гадаадд орлого хадгалах зэрэг үйл ажиллагаанд нэмэлт хязгаарлалт үүсэх эрсдэл бий. Эдгээр хязгаарлалтад гадаад валютаар бэлэн мөнгө авах дээд хэмжээ, гадаад гүйцэтгэхний дүнгийн хязгаарлалт, мөн татварын болон валютын хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэлийг тайлагнах, мэдээлэх үүрэг зэрэг зохицуулалт хамаардаг. Хэрэв хөрөнгө оруулагч эдгээр хязгаарлалтыг үл харгалзан гадаадд хөрөнгө байршуулбал тухайн үйлдэл нь хууль бус валютын гүйцэтгэх, татварын зөрчил гэж тооцогдох хөрөнгийн урсгалын хяналтын эрсдэл дагуулж болзошгүй. Зуучлал ба зах зээлийн нэвтрэлтийн эрсдэл. Гадаадын үнэт цаасны зах зээлд шууд оролцох боломж нь Монголын жижиг хөрөнгө оруулагчийн хувьд зуучлагчийн хүртээмж, хууль ёсны оролцооны боловцоо гэх мэт хэд хэдэн хязгаарлалттай тулгардаг. Гадаадын ихэнх зах зээлдэр зөвхөн тухайн улсын санхүүгийн зохицуулагч байгууллагад бүртгэлтэй тусгай зөвшөөрөл бүхий брокер дилерийн байгууллагаар дамжуулан арилжаанд оролцох шаардлагатай байдаг.
Монголын брокерийн байгууллага гадаад зах зээлд нэвтрэх эрх зүйн суурь байхгүй тул гадаад брокерийн платформтой хамтран ажиллах, эсвэл харилцагчийг гадаадд данс нийлгэх замаар зуучлал хийж байна. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагч нь тусгай зөвшөөрөлтэй гадаад зуучлагч сонгох, зуучлагчийн хариуцлагын хуваарлалт тодорхой бус байх, арилжааны зардал нэмэгдэх, валют арилжааны нэмэлт үе шаттай нүүр тулах зэрэг зуучлагтай холбоотой эрсдэл хүлээхэд хүрдэг. Түүнчлэн зарим зах зээлд гадаадын иргэний оролцоог хязгаарлах, зөвхөн институционал хөрөнгө оруулагчийг хүлээн зөвшөөрөх, эсвэл хязгаарлагдмал бүтээгдэхүүн санал болгох зэрэг нөхцөл бий. Үүнийг зах зээлд нэвтрэх эрсдэл хэмээн нэрлэдэг. Мэдээллийн ил тод байдлын эрсдэл. Гадаад зах зээлд хөрөнгө оруулж буй иргэнд түгээмэл тулгардаг эрсдлийн нэгэнд санхүүгийн мэдээлэл, эрсдлийн мэдэгдэл, компанийн тайлангийн ил тод байдал, бүртэмжийн асуудал юм. Зарим үнэт цаасны мэдээлэл нь цөөн хэл дээр нарийн мэргэжлийн санхүүгийн хэллэгтээ хугацаа хоцорсон байдлаар нийтлэгддэг. Хөрөнгө оруулагч тухайн үнэт цаас гаргагч компанийн талаарх санхүүгийн байдал, эрсдлийн мэдэгдэл, тайлангийн бодит байдлыг бүрэн хянахгүй байж болзошгүй. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргах чадамжийг сулруулж, буруу мэдээлэлд үндэслэн алдагдал хүлээх шалтгаан болно. Жишээ нь, зарим олон улсын платформ компанийн тайланг зөвхөн англи хэл дээр нийтлэх буюу зөвхөн төлбөртэй системээр дамжуулан мэдээлэл түгээдэг. Үүний улмаас жижиг хөрөнгө оруулагч хангалттай мэдээлэл авах боломжгүй, эсвэл мэдээллийг бүрэн дүүрэн ойлгохгүй байж болно. Энэ нөхцөл байдал нь мэдээллийн ил тод байдлын эрсдэл үүсгэж, улмаар хөрөнгө оруулагчийн итгэлцэд зах зээлд оролцох идэвхийг бууруулахад хүргэдэг байна. Хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалалт ба тайлагналын эрсдэл. Монгол улсын иргэн гадаадын үнэт цаасны зах зээлд оролцохдоо тухайн улсын эрх зүйн тогтолцоо, арбитрийн журам, шүүхийн харьяалалд захирагдан эрхээ хамгаалах шаардлагатай болдог. Ийм тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчийг хамгаалах систем нь улсын бүртгэлтэй байгууллага, даатгалын схем, бүр төлбөрийн нөхөн олгуур зэрэгт хамаарахгүй байх, эсвэл зөвхөн тухайн улсын иргэнд зориулсан хамгаалалтаар хязгаарлагдах, эрх хамгаалалтын эрсдэл үүсэх магадлалтай. Монголын санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрлийн байгууллагын хяналт дэмжлэг нь гадаад зах зээлд шууд хурж үйлчлэх боломжгүй байдаг тул иргэн хуулийн этгээд гадаадд хөрөнгө оруулахаасаа өмнө зохицуулалтын бүтэцт, эрх хамгаалалтын механизм, гэрээний нөхцөлийг гүнзгий ойлгох шаардлагатай тохиолдолд мэргэжлийн брокер, хуульчийн зөвлөгөө авах нь зайлшгүй чухал. Мөн гадаадд гаргасан үнэт цааснаас авсан өгөөжийг Монгол улсад ялган тайлагнах, татварын зориулалтаар бүртгэх зэрэг тайлагналын нарийн зохицуулалт тодорхойгүй байгаа нь эрх зүйн маргаан, торгууль, давхар тайлагналын эрсдэл үүсгэх хандлагатай. Үүнийг тайлагналын эрсдэл гэж нэрлэдэг бөгөөд хөрөнгө оруулагчийн хууль ёсны байдлыг тодорхойлоход хүндрэл үүсгэдэг. Ийм эдгээр эрсдэл хязгаарлалтыг бууруулахын тулд Монгол улс гадаад хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн ойлголцыг сайжруулах, валютын гүйцэтгэх болон үнэт цаасны хөрөнгө оруулалтад зориулсан тусгай журам боловсруулах, хөрөнгө оруулагчийг хамгаалах зорилгоор гадаад зах зээлтэй хамтран ажиллах механизм бий болгох нь зүйтэй хэмээн судлаачийн хувьд үзэж байна. Дүгнэлт. Дэлхийн санхүүгийн зах зээл улам бүр харилцан хамааралтай болж буй өнөө үед Монголын иргэн хуулийн этгээдийн гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох хэрэгцээ бодит болжээ. Үүний зэрэгцээ олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн суурь ойлголт, стандарт Монгол улсын хууль тогтоомжтой харьцуулахад тодорхой хэмжээнд нийцэж буйж, бодит хэрэгжилтийн түвшинд саад бэрхшээлтэй, хязгаарлагдмал орчин ажиглагдаж байна. Монгол улсын үндсэн хууль, үнэт цаасны зах зээлийн тухай хууль, гадаад валютын зохицуулалтын тухай хууль болон санхүүгийн зохицуулах хорооны журам зааврын хүрээнд иргэн болон хуулийн этгээд нь гадаад зах зээлд хөрөнгө оруулах боломж нээлттэй боловч хэд хэдэн асуудал практикт ноцтой хүндрэл учруулсаар байна. Гадаад зуучлагч байгууллагатай харилцах эрх зүйн үндэс тодорхой бус. Монголын брокер гадаад зах зээлтэй шууд холбогдох эрх зүйн тусгай механизмаар бүрэн хангахдаггүй. Түүнчлэн гадаад зуучлагчтай хамтарч ажиллахдаа Монголын хуулийн дагуу хөрөнгө оруулагчийн эрхийг бүрэн хамгаалах баталгааг олж авахд хүндрэлтэй байна. Валютын гүйцэтгэхний зохицуулалт хэд хязгаарлагдмал. Иргэн гадаадд үнэт цаас худалдаж авахын тулд валютын гүйцэтгэх хийх, гадаад данс ашиглах шаардлагатай боловч Монгол банк болон татварын байгууллагын хяналттай холбогдсон хүнд суртал, журам хоорондын зөрчилтэй байдал бодит саад болж байна. Гадаад үнэт цаасны мэдээллийн ил тод байдал, хүлээн зөвшөөрөлтийн асуудал. Гадаад зах зээлээс гаргаж буй тайлан мэдээллийг Монголын татвар санхүүгийн хяналтын байгууллага бүрэн хүлээн зөвшөөрөх эрх зүйн тодорхой суурь бүрдээгүй байна. Үүний улмаас хөрөнгө оруулагч гадаадд авсан өгөөжөө тайлагнах, нотлох, хамгаалах үйл явц хүндрэлтэй болдог. Хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалалтын сул байдал. Монголын эрх бүхий байгууллага нь гадаад зах зээл дээр эрхэн зөрчигдсөн хөрөнгө оруулагчийн асуудлыг шууд зохицуулах боломжгүй тул хөрөнгө оруулагч гадаад хууль, шүүх, арбитрийн механизмд найдахаас өөр аргагүй. Хүрдэг.
дэвшүүлж буй бодлогын түвшний шийдлийн санал. Олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбогдох тусгай эрх зүйн горин бий болгох. Монголын үнэт цаасны зах зээлийн оролцогчид олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулах, хамтын ажиллагаа өрнүүлэх эрх зүйн үндсийг тусгай журмаар зохицуулсан гадаад хөрөнгө оруулалтын үнэт цаасны горин боловсруулах шаардлагатай. Хийс дамнасан хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн хамгаалалт зайлшгүй байх ёстой. Мэдээллийн сан, ил тод байдал, хөрөнгө оруулагчийн боловсрол. Гадаад үнэт цаасны талаарх мэдээллийг төвлөрүүлсэн, хувийн бус, ерөнхий чиглэл анхааруулах зах зээлийн ерөнхий зураглал бүхий цахимсан бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр монгол хэлээр хөрвүүлсэн мэдээлэлтэй байхын зэрэгцээ, эрсдлийн мэдэгдэл, хөрөнгө оруулалтын зөвлөмж, кейс судалгаа зэрэг агуулгатай хөрөнгө оруулагчийн боловсролын платформ байгуулах шаардлагатай. Валютын гүйлгээ, хөрөнгө оруулалтын урсгалыг оновчтой зохицуулах. Монгол банк болон татварын ерөнхий газраас гаргасан гадаад гүйлгээний хяналт, татварын тайлагналын журмыг олон улсын хөрөнгийн урсгалын онцлогт тохируулан шинжлэх. Ялангуяа хөрөнгө оруулагчийн гадаадаас орж ирж буй өгөөжийг татварын зорилгоор хэрхэн бүртгэх, Монгол банкнаас гадаад данстай харьцах журамд үнэт цаасны зорилгоор гүйлгээ хийх ангилал тусгах зэрэг нь зайлшгүй шаардлагатай. Эрх хамгаалалтын механизм бий болгох. Хөрөнгө оруулагчийн эрхийн зөрчлийг олон улсын хэмжээнд шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гадаад зах зээлд хөрөнгө оруулж буй этгээдийг хамруулсан арбитрийн дотоод шүүхтэй төстэй механизм бүрдүүлэх, Монголын санхүүгийн зохицуулах хороо, гадаад хэргийн яам болон гадаад улсын зохицуулагч хооронд мэдээлэл солилцох сувг тогтоох, эрсдэл тохиолдсон үед шууд ханддаг холбогдох цэг байгууллагын зохион байгуулалт хэрэгтэй байна. Эцэст нь гадаадын үнэт цаасны зах зээлд оролцох үйл явцыг бүрэн утгаар нь дэмжихийн тулд Монгол Улс эрх зүйн институтын мэдээллийн болон олон улсын харилцааны түвшинд системтэй шинжилэл хийх шаардлагатай байна. Ингэж байж дотоодын хөрөнгө оруулагч дэлхийн зах зээлд өөрийн бололцоог ашиглах, улмаар Монголын санхүүгийн салбар гадагш дэлгэх бодит боломж бүрдэнэ. Хуульч шуухай гадаадын үнэт цаасанд хөрөнгө оруулах эрх зүйн орчин, Монгол улсын ба олон улсын зохицуулалт судалгааг танилцууллаа. Хуульч шуухайн бусад судалгааны ажил нийтлэлийг уншиж сонирхорой. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.